Тэгээ дараагийн ном байна. Энэ Фермагийн онцлог гэдэг юм уу? Ийм ном байна. Энэ бол математикийн түүхэн дээр бол хамгийн алдартай бодлого гэдэг юм лээ. Фермагийн хамгийн сүүлийн теорем гэдэг нэртэй. Тэгээ энэ теорем нь бол 300 гаруй жил хинч тайлж чадаагүй. Тэр теоремыг нь батлах гэж оролцсон олон 300 байгаа шүү дээ. Энэ 300-ны математикчдын түүхийг хүүрэн өгүүлсэн мэлээ. Тэгээ математик бол зүгээр л нэг тоо биш, харин адал явдал баг роман шиг уншигдаж болдог гэдгийг энэ номноос харсан. Маш сонирхолтойсэн. Тэгээ Ферма гэж мөнч тийм очтой хүн байсан мэлээ. Өөрөө бол яг мэрэгжлийн математикч хүн биш ч гэсэндээ математикийг аяуг сонирхдаг. Тийм гоцхаантан тийм шүүгч хүмүүс юм байгаа байхгүй. Тэгээ яг өөрөө баталж үлдээгээгүй ч гэсэндээ баах математикийн теоремуудыг би батлах аргыг нь мэдж байгаа. Гэхдээ энэ баталгааг нь бичгээд энэ номны энэ хажуу талын юм дээр зайн дээр бичгээд надад зай хөрөхгүй байх гэх мэтчлэн тийм ёжтой бичиж үлдээсэн тийм бахан бичлэгүүд гэдэг юм лээ. Тэр бичлэгүүдээр нь нас орсныхан дараа нь хүүхэд нь ном болгож гаргаад тэр номон дээрээс нь ерөөсөө таалагдж чадаагүй, батлагдж чадаагүй байсан хамгийн сүүлийн теорем нь энэ теорем байсан мэлээ. Тэгээ үнэхээр гайхалтай.